Дандаа төр өмнө нь одоо гадаадын хөрөнгө оруулагч сайхан гээл өстөө манай жаргал сайхан дарган хэлснээр хөрөнгө оруулагч ирлээ үүдээ нэгээрээ өврөө нэгээрээ л гэдээсэн. Үр дүн өнөөдөр бид нар одоо баахан өрөнд орцсон сууж байгаа. Уулын энэ асуулгад ерөнхий сайд өөрөө байсан бол их сайн байх байлаа. Би өнөөдрийн сонины мэдээ өчигдрийн мэдээллийг хараад би ер нь олон удаа би нэг эр хүн болж төрсөн ч болоосаа гэж бодож харамсдаг. Тэгээ өчигдрийн мэдээллийн дараа би яг тэгж харамссан байхгүй. Хэрвээ ерөнхий сайд өнөөдөр энд орж ирээ сууж исэн бол хамгаалагчгүй байхад нь тэнд очиж би хэрвээ эр хүн байсан бол шанаа өгөх байлаа. Ер нь энэ төрд тийм хүн дэндүү олон байна. Тийм шанаа өгчмөр ирчүүд дэндүү олон байгаа учраас өнөөдөр Монголын төр явахгүй байгаа байхгүй. Тэгээ би одоо та нарыг юу хийх гэж байгаа болоо гэж хардаад байна. Цаад бодлого хэлж байгаа агуулга нь бол маш зөв боловч энд нэг л ноо байгаа гэж би гарцаагүй одоо итгэж байна. Надад баталгаа нотлохоо байхгүй боловч. За яагаад ингэж уул нь бол яаж ч бодсон үйлдвэр бол хажуудаа түүхийн эдийнхэн хажуудаа ивэл сайн байх ёстой. Гэтэл бор өндөрлөж ирээд байгаа нь бас сонирн байна. Эрдэнэт бол дуусаагүй байгаа штэ. Одоо нөөцөө шавхаж дуусаагүй байгаа. Тэгтэл бас зайч байгаа. За дээрэс нь сайн шандын аж үйлдвэрийн цогцлбор гэж өмнөх сайд нь ярьж ирсэн. Нэг эрдэнэт болоод, нэг бор өндөр болоод, сайд солигдох болгонд хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр барих газар нь солигддог нь өөрөө энэ хардалтыг улам нэмэгдүүлж байгаамаа. Энэ тээзүүчийн яхаараа яаж боловсруулахаараа бор өндөртэй үйл ашигтай гэд бодчдгийг би одоо бүр гайхаад байна. Ер нь бол өнөөдөр бид нар баялгаасаа, ашигт малтамлаасаа бол нэг ч ашиг хүртэж чадахгүй харин өрөнд орж байгаа. Энэ тохиолдолд бол бид нар ер нь энэ баялагийг ашиглахаа болж хэрэгтэй байна. Алдагдaltaй бизнесээ бол шууд зогсоох хэрэгтэй. Ашигтай болсон хойно бид нар үргэлжлүүлж болно. Ашигтай бизнес юу вэ? Тэрийг одоо ирж хайх хэрэгтэй. Та нар нэг их бизнес ухаанаар төрийн ажилд хандаад идэх юм байлээ. Үнэхээр бизнес ухаан бол одоо яг одоохийн энэ ашигт малтмал олборлох, энэ одоо гаргах үйл ажиллагаа Монголд дэндүү алдагдaltaй байгаа учраас энийг зогсоох шаардлага бол байна л да. Тэгээд энэ 34% дахиад зээлнэ гэд яриад байгаа байхгүй юу? Мөнгөтэй байх бүх бололцоогоо бүх мөнгөө зөв зүгээр хүнд тавьж туучгаад тэгээд одоо дахиад дараагийн үйлдвэрээ байгуулахдаа зээлнэ гэд яриад байгаа юм. Дахиад 34% зээлнэ, хөрөнгө оруулалтаа олно. Төр одоо яаж энд оролцох уу гэд ингээ яриад байгаа байхгүй юу? Яг л нөгөө гачууртын орд, яг л нөгөө оюу толгойг дахиад энэ дээрээ давтах гэдэг байгаа байхгүй юу? Тэг яаж бодохороо та нар ийм тээзүү боловсруулж, яаж энд одоо ойрын өрөө дийлэхгүй ээжиж дахиад энэ үйлдвэр Эрдэнэт сайд. За оюун гишүүн би ганцхан юм хэлье. Монгол зэсийн үйлдвэр барих нь бол өөрөө ашигтай гэдгийг би хэлье. 23% ашиг гаргаж ажиллана гэдгийг би бас танд хэлчихье. Зээл авах тухай өнөөдөр хэдэн хэмжээний зээлийг ямар төвшөнд авах вэ гэдэг яригдах сэдв болоог баг танд битээ урьдчилж бухимдажээ гэж би танаас гуй. Өнөөдөр бол зэсээ цэвэршүүлэх нь бол Монгол улсын амин чухал зүйлээ гэж та бүхэн санал нэг байгаа бол энэхээ төлөө хий хийнийгээ хоосон хардлагыг урагшааж явах явмаар байна.